100 дамнасан хайр 5 дугаар бүлгийн 5 дугаар хэсэг. Амт торхог идэж тугтайхан хуужилж өөдрөг мөрөөдөлд умбаж асан дөл хулан хоёр бүрэнхий боломгц байрлуугаа давхилаа. Нэг гараараа жолоогоо мушгих дөлийнхөө гарнаас атхан инээ цацруулан суух хулангийн сэтгэл баяр жаргалаар дүүрэн бэлхэнэ. Дөл үе үе гарыг нь чангалан атгаж алгыг нь хуруугаар эргэнүүлэх нь тунчиг таатай мэдрэмж төрүүлэх бөгөөд өнөөхөл гайхалтай сэрэл мэдрэмж биеийг нь өвч бүрхчгээд доош нойд орхих ажээ. Энэ мэдрэмжинд ичимгэрж орхисон хулан хараа маргааш амралтын өдөр бид хоёрыг ээжтэй уулзуулах юм болов уу хэмээн асуулаа. Аргыг нь олон доо. Миний дөл бүхнийг чадна. Би асууж лээдэг. Ийм бодох хулан мишилзээд хариу хэлсэнгүй. Ээж минь дөлд яаж хандлаа та? Гэтэл дөл минь ээжээ гэж дуудаа зогсохгүй эргэж очноо гэж байдаг. Муу аав минь юу ч болсон төлөөсөө битгий салаарай гэж загтгсан. Би гэж тэнийг амтан хайртайгаа гомдоож хүний нутагт зовоож зүдрэхэд хүргэсэн. Ёр нь би дөлийнхөө төлөө юу хийсэн блээ дээ. Харин дөл минь цаг ямагтал намайг хамгаалж ирсэн. Дөл гинт пал хийдэл инээд алдаж хулан гайхшран ширтгүйд би оюуд урдаас баахан хувцс авч ирсэн юм аа. Дээтэл багдуулчихаж ингэтэл сугуулна гэж хэн санахав? Ичээд өгч чадсангүй. Гэхэд хулан жинэн нэрээ оюу ямар өндөр олоо вэ? Би ч гайхсан шүү гэснээ дөл рүү хайрын харцаар ширтэн тормолзож нүдээ цавчилж байснаа. Хараа надад өмсөөгүй хідэн даашинз байгаа. Би загвартан дурлаад авчихсан юм. Чи оюут бэлгэлч гэлээ. Дөлж бөөн баяр толгой дохиод та ихэд хамт хөдөө явах юм чинь чи өгчхөрөө. Бид хоёрын хэн өөх нь ялгаагүй гээд угсгийн үнсэж орхилоо. Хөөе замаа хараач. Харахгүй чамайг идмээр гэлцэн дөрсгүйдэж явсаар байрны гадна ирлээ. Үүдээр ормогцол ухаан жолоогүй бие рүүгээ зүтгэж төдөд улгүй нүцгэрж орхиод орон дээр хөлбөрөн очиод өгөв. Энэ өдөр бас нэгэн хүн сэв завгүй үндсэн нь хангаа билээ. Залуу халуун насандаа дэндүү дарвиж цэнгэж явсан тэрээр эхнэр хүүхэдтэй боломгцол ингүү сайхнаар хувирч айл гэрийн ноён нөрөө болсон тогтой хүн болжээ. Уг хүн нь өөрөө удам сайтай ухаалагдаа. Зах зээл эхлэхэд хангаач хөл алдсангүй. Төмөр замд ажиллахын сацуу жижиг шажиг 8 хийж тэр бүхэл оройгоор дээд сургуульд сурч эхлэв. Аавын үлдээсэн буян хойно алдаж устгасангүй харин ч арвижуулж яваа. Хуулан дүүдээ ихэнх хувийг нь өмч болгож хадгалаад өөрөө өсгөж үржүүлсээр амьдралаа элбэг хангалуун залж байлаа. Ээжигээ ч мартсангүй. Зав гармагцал очиж иргэн дарга цэргүүдэд нь сэм авилга атгуулж цөхөр чаналсан ээжигээ бараг л наранд байгаа мэт амьдруулж байгаа билээ. Өглөө эртлэн гасан хангаа хэдэтэн хүнтэй уулзсны эцэст доторлож тонголсон шин шахуу супер 69 машин худалдаж аваад бөөн баяр хөөр болчихсон гэртээ ирээд товн сайхан машин авчихлаа. Хэдэн бараагаа ачаад ойхноо дүүгээ суулгаад нутгаа эргэчгээд ирье гэлээ. Совдагийн нүүрэнд бяцхан гуйныг тодорсноо дорхноо арилж мушилдснаа. Чи бүр тогтож суухаа байлаа шүү. Болгоомжтой аваараа да. Хань айл болох хурдан ажлаа амжуулаад араас нь очие. Энэ жил сум ойтой 7 сарын 20-оор болох юм гэсэн. Тэрнээс өмнө л эрхийгөө дорой. Өө тийм шүү дээ. Би 11-ний баяраар амжихгүй нэ гэж айж байсан юмсан. Ашгүй. Тэгвэл амжнаа гэж сувдааг дуржигнуулах үед телефон утас хангинав. Хангаа утсыг авбал ахаа аав ээж хоёр бас оюу бидэнтэй хамт явхаар болсон. Та машин авсан уу? Химээх хулангийн баясгалантай дуу цангиллаа. Хангаа уулга алдан ашгүй гэж хантай бүр амар боллоо. Ах нь машин авчихсан. Тэгээд хизээ хөдлөн гэж ярив. Дөл ээжийг иргэн гинэ. Бид хоёр маргааш эргэчгээд оройдоо аав ээж оюу хурыг аваад очие
Тэги ах нь бензин досоо бэлдээд хүлээж бай. Машин барилцах үнэтэй болсон юм чинь шөнө өдрийн ялгаа юм гэжээ. Энэ тухай сонссон сувдаа за бүр болоод явчихлаа. Галхуу ах тухтай хүн. Чамайг хянаад байж дөнгөнөө химээснээ. Эртхэн унтаж амрыг гээд цааш ирэхгүйд харцанд нь нэг тийм айдас гэлсхийг шиг болвоо. Утсаар ярьж дууссан хулан өрөөлөгөө орволдвол гэрлээ асаадаа гэж байна. Яах гэж чамайгаа хармаар байх юм. Хулан инээд алдснаа хөшгөө хаачих гэв. Дүүлийн угсхийн босоод хөшгийг хамагцал гэрэл мэлсгийтэл аслаа. Царай нь Улаанбаатарх хулан нүм нүцгэн зогсож байснаа цааш нааш хэдэнтэй гунхалсаж алхлаа. Алхах бүрд сэргэр том хөхөн бомбогнож алимон хоёр өгзгөн чичирхэлнэ. Дөнгөж саяхан цэнгэлийн хураа асгасан атал дул ахаад л хүсэн татааждаж эхлэн эргэтэн нь хатууран өндөлөө. Болж гэнэ гэх хулан өрөөнд дотор хэдэнтэй алхаж гоо бие хайртынхаа өмнө харамгүй харилсаар. Миний бой бөхөн зөвхөн чинийх шүү. Алив хонгор минь наашрээж тэсгэ байхна. Хулан инээд алдсаар дөлийн ингэрт нэлхрэн энэгтэйгт эргчил гоо бүсгүй шалгуурлах тэмцээн болох гээд сургуулиас намайг оролц гэж чахаад би ч дуртай дургүй алхах бэлтгэл хэд хоног хийсэн. Одоо тийш явахгүй болохоор санаа амарлаа гээд дөл рүүгээ улам шахан гараа зүтгүүлсээр эргэтнээс нь барилан зөөлгөн атгаж эхэллээ. Дөл хавчигнан Монголд болдог үсттэй чи ороод үзээч гэв. Би дэмий харин хоёулаа оюугаа оруулах уу? Оюул автаа төрүүлнэ дээ гэж бовтнов. Дөл инээснээ ер нь та хоёр хоёулаа ор. Би эхнэр дүү хоёроо гангармар бах юм гээд хулан өөрлөгөө шахан хөвчөрсөн эргэтнэрээ гуй хасыг нь өрн дүрсгүйтэн. Би жирэмсэн болж хүүхэд гаргамаар байна. Юун гоо бүсгэн тэмцээн мантай? Нээрээ тийм. За хоёулаа хүүхдээ бэлдээ. Дөл угсгийн дээр нь гарах үед хулан зөөлхөн. Ямар гоё юм бэ? Би чамд олон хүүхэд төрүүлж өгнө. Сахилгагүй тэнүүчлэх авгаа тэд уйнуз. Тэгээрээ би гэртээ хоолоо хийгээд л хэвдэж бай. Үүлэн борооны цэнгэлд хөл алдан умбжээ. Чин үнэнч хайрандаа баргал дөхөж очоод эрэхгүй ухрахад хүрсэн шүрээ маш их ганцаардан гуниглах болов. Хоол унднаас бараг гарчээ. Гэрээсээ ч эс гарна. Түүнийг ганцхан хүн баясгадаг нь оч гэрэл. Аав ээж нь бүр цөхөрч гүйцэв. Миний охин одоо сэтгэлээ татаж тайвширдаа. Дөл хулан хоёртаа аз жаргал өрөөгөөд сайхан найзууд байж болно шүү дээ. Миний охин зусланд явж амрах юм уу? Үеийн найзуудтайгаа хэд хоног хөвжөлд. Нөгөө хэм билээ дээ. Антим Тамира. Тэр тун сайн хүү гэцгээхэд шүрээ бараг чихээ таглан зогтож өрөөндөө орон хаалгаа төгччгээд хэдэн цагаар ч хамаагүй таг болчихно. Ганц зэрэг гэрлээ хоёр шаналж зовсон амьтад яах учраа олж адан түнтэгнэ. Аргаа орсон гэрлээ чи мэдсээрэж яах гэж дөлтөө уулзсан бэ? Хулан цаанаас нэрж байгааг мэдээгүй хэрэггүй. Бүр нэг өнхөөгүй химэн бохимдно. Би чадах бүхнээ л хийлээ. Ойхон маань удахгүй бүхнийг ойлгож ухаарна үз. Ган зөрөгч бажимдан шилэн мултлан татаж гэрлээ ахлан надад бас хийч. Би ч гэсэн тавширмаар байна. Гээд ууд сууснаа гэнэтхэн сэрцхийн манай нэг найз чи танинда чимгээг тэр маань загварын дугуйлан нисмэлээ шүрэг оруулчих уу гэж бараг л нэг амьсгаар дурж өгнүүлж орхив. Ган зөрөгч сортосхийн нэрэ охин минь сонирхож магад чи хэлээд үзээч гэлээ. Чи чил гэхийн өөрөө хэлээч. Өө тийм. Энэ оны 11 сард оюут нэмэс тэмцээн болох юм гэсэн. Чимгээ хүүхдүүдээсээ тэр тэмцээнд сонгож оруулна гэж байна лээ. Ер нь би гэсээр гэрлээ яаран босоод шүрээгийн өрөөний хаалгыг тогшсноо. Миний охин
Чи чимгээ хичээгээ танина да. Загварын дугуулан хичээлүүлж эхэлсэн гин. Чамайг асуугаад л байна лээ. Хариу алга тагчиг. Гэрлээ шантарсангүй. Тийм. Ирэх 11 сард оюутан мис тэмцээн болох юм гинлээ. Чи хүсвэл орж гэтэл хаалга торхын нээгдээд сүмийж цонхийсэн шүрээ гарч ирсэнэ. Би дугууланд явъя. Бас тэр тэмцээнд нь ч ормоор байна гэлээ. Хэрв төрүүлж чадвал дөл ах намайг анзаарна хэмээн хөөрхөн шүрээ тэрхэн зур сэтгэн итгэлийн очоо асаасан буй за. Шүн дунд болж эр нөхөр нь тун амгалан хурхир хагаад нойр нь хулжиж орхисон сувдаа орноосоо сугаран босоод угаалan өрөө рүү орлоо. Тойлонд өөрийгөө ажин хэсэг зогссноо нэмгэн халаатаа тайлан нүцгэрээд бие хагаа хэсэг зур сонжих үед жижигвтер хөхсэрийн гоо сайхан бие нь яг л хэвээрээ. Саяхны цэнгэлийн улмөр умдагных нь яс үлэлэгхэн хүндрэлх үед гунигтай шүрс алдснаа. Гэхдээ тэр нэг намрын шүн санаанаас огт гарахгүй юм. Би ямар гэж хүн бэ? Хэмээн шивнэлээ. Өөр хүүхдтэй халамжит хантай болсон атал амьдралдаа тийм ч сэтгэл хангалуун байгаагүйгээ анзааран өөрөөсөө айхч шиг болсон ажээ. Тэрэн дээр нь нэрмэс болсон мэт дөл хулан хоёр гинтхэн хүрээд ирэв. Бүр хамтдаа шүү. Ингээсэй гэж хөсөж байсан атал харамгцал зүрхэн ширхийн хүндүүрлэн эрэхгүй атаарах шиг болжээ. Би чинь яаж байна? Ямар шуналтай өлөгчөн бэ? Өөрийгөө ийм зэвлэвч хүссэн сэтгэлийг хэрхэн хорж дийлэх вэ дээ? Би ч зөвшөөрчихсөн шүү гэв. Сувдаа өрөөж хүүгээ харахыг хүсэж байсан болохоор татгалцсангүй. Хангаа удахгүй хөдөө явнаа. Тэгэхэр л болъё гэжээ. Тайван сайхан амьдралд нь нэг муу яр зөгнөөтж байх шиг. Хадам дүүгийнх нөхөр болох хүн хүүхдийн эцэг дөл. Нуух харахгүй гашуун үнэн. Сувдаа ахаад л санаа алдаад халаатаа нөмрөн галтгоор орон уух юм ирсээр талшил арх олон аяглаад бурхан минь юу л болоод байна да. Хүүгийнхээ хүзүүний зүйлтэйг авах цаг болсон. Дөлөөс ч зүйлт аавна. Тэгээд л бүхний тас нууж орхив гэж шивнэн ахаад л санаа алдчихав. Өөрөөс нь 5 насаар дуу хангаа бүх талаараа халамжтай сайн нөхөр болсон. Би томтой царай зүс сайтан дээр арх дарс бараг уухай болсон. Мөнгөч сайн олдог. Энэ хэцүү цагт сувдаг шиг торгонд ороогдож тосон думбаж буй хүн хэр их бол. Гадуур амьдрал ямархан байгаа билээ дээ. Тэгсэн атал илүү чунах. Би ч хүн биш болжээ. Зовж явахдаа таарсан шулам. Сувдаа ахиад нэг аяг арх уучгаад өөрийн ирэхгүй мэлмэр өвлчихв. Удхан имээ. Удхан имээ. Надад зөндөө анхааруулсан. Гэтэл би зөвхөн өөрийгөө л бодож дэндүү хуваа хичээж арчааг өвлөгч юм да би. Согтож эхэлсэн сувдаа нулимсаа арчаад дахин арх аяглан ууж орхилоо. Тэрээр арайхийн өндийгөөд удхан имээтэй уулзах ёстой. Ямар нэгэн гарц байж л таараа хэмээн үл ойлгогдох юм бовтонснаар өрөөндөө орон нам унтаж орхижээ. Сувдаа амч жохом юуг тэгтлээ нууж, юуг тэгтлэх хүснэ вэ? 5 дугаар хэсэг төгсөв. Зохиолч С. Тэнү 100 дамнсан хайр 5 дугаар бүлгийн 6 дугаар хэсэг. Луусангийн хорих дээр ирэхэд булангийн хэлсэнчлэн эргэлтийн бус өдргээд оруулсангүй. Санги дарга руу утсаар ярьж тусдуулж болох байсан ч ээлжийн ахлагч офицер бүсгүйг дуудуулж улдсан дөл би тусгай ажилтай юм аа. Заавал дарга нартай ярьж асуудал удмааргүй байх юм. Гэхэд өнөөх бүсгүй жуумагнан
Дүрм зурчвал би өөрөө талхнаас сална шүү дээ гэд халгаасангүй. Дөл инээмсэглэн бүсгүйг цоо ширтэд зогсноо халааснасаа тэмдэхдээ 90-ад оны ихэнх үед үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тусгай ажилтнуудад тэдний бүрэн эрхийг баталгаажуулах ийм тэмдэгт өгч байсан гэдэг. Гэвч тэмдэгтийг дуураймлаар хийх болсон тул нэг их удалгүй байсан ажээ. Гарган харуулад энгүүл яаж байна гэлээ. Царай нь хувирах шиг болсон өнөөх бүсгүй яаран ёслоод тэднийг дотгош оруулжээ. Ээжигээ хармагцал асгартал уйлж эхэлсэн хулан энгэрт нь наалцчаад мөрөө чигчигнүүлэн удтал мэгшлээ. Цэцгээ шуугдаж турсан ч өнгө зүсээ алдаагүй их хэмсэг бардам төрхтөө хിവэрэ. Их үр хоёр биенээ ихэд сансан нь элтэй. Дөлийг эс анзаарах тул гардаг ч юм уу гэж бодож зогсдол хулан нулимстай нүдэрээ тормолзон "Ээжээ, та хардаа дөл маань ирсэн" гэлээ. "Ээжээ, та сайн байна уу?" Гэхэд цэцгээ хүн дээр нь цахалж хайлтх гар баримар айдаад хулантай юм яриад суучихв. Хулан холмогнон дөлөө санаа завнан ээж рүүгээ аргадангуй хараад "Дөл бид хоёр удахгүй хурмаа хийн. Та ямар ч гэмгүй хүнд одоо утал уурсаар байгаа юм уу?" Гэхэд цэцгээ ширв татан "Чи чинь хууль ёсны эр нөхөртэй хүн шүү дээ. Ингэж явах чинь." Дөл үгийг нь гүйцэж сонсолгүй шуудхан гараа тавьчихв. Цээж рүү ногших гомдол хорсолд өөрийн ирэхгүй нулимс гэлтгнах шиг болсон ч шүдэд зуун гар зангид нь тайтгарахыг оролдов. Ээлжийн ахлагч бүсгүй дөлийг хармагц дөхөн ирснэ. "Цэцгээ гуй, эргэл цайтай болохоор ядарч зүтрэх асуудал байхгүй. Бид хойшид ч анхаарч болно" хэмээн тал засав. Тэр дороод тайтгарч орхисон дөл толгой догсноо. "Жаргал нэгтсэн бололтой. Зан ааш нь яг хിവэрэ шүү" гэж зогсдол хуланч гараад иржээ. Чимээ алдран жолоо мушгих дөлийг гомдсныг мэдсэн хулан "Хайрт минь, манай ээж ийм л ааштай хүн. Аавд минь яаж ханцныг бодох тусмал гомдож цөхөрч үзэн ядмаар байж миний ээж болохоор би үнэндээ л хатуурхаж чадахгүй маа. Чи минь ойлгоорой" гэж шивнэлээ. Булангийн гарнаас атхан өөрлөгөө татан үнссэн дөл "Чи бид хоёр л ойлголцож чадаж байл бусд нь хамаагүй. Хойшод бие биентэй л итгэж амдрий" гэжээ. Нар дээр хөөрсөн хойнд сэрсэн долгор бөгсөн биеэр нь хүндүрлэн шархийг анзаараад "Өмхий гач новш" гэж Батнамыг хараасаар өндөөтөл бяцхан болор хилэндээ ширдэж суухыг харлаа. Долгор инээмсэглэн "Өнөөдөр та хэдийг буцаах баха. Миний дүү, дахин ийм замаар битгий ороорой. Яаж игээд тисдэг юм шүү" гэлээ. "Миний асуудал танд бадгүй. Та өөрийгөө л хичээ." "Юу гэсэн үг вэ? Их чинь чам туслах гэсэн шүү дээ." "Хөө, сонгогдоогүйдээ өрсөж зүтгэжгээд адилхан бие үнэлэгч байж. Насандаа баймгийн хурд ширүүн айстай охинд гомдогч шиг. Би чамайг хамгаалсандаар тэр шүү дээ. Үнэхээр хүсээд байгаа бол яа гэхөө өөрөө мэдтээ. Болор түнтэгнэн "Надад мөнгө хэрэгтэй. Ард дүү нар минь өсөж сангаж байгаа" гिचгээд хариуц сонсолгүй гараа тавьчихв. Арай ч үе тайтгарч асан долгорын сэтгэл шимширэн бараг л уйлчмаар санагдсан ч шүдээ зуугаад "Хийсэн бүхэн минь бурууддаг боллоо. Энэ охинд юуных нь буруу байх вүлээ дээ. Буй нарал болог" хэмээн аяархан шивнэлээ. Бие золиослон байж том боломжийн мэдээлэл олж чадсан долгор үдийн алдад байрнаасаа гарах үед эрсэн зочид буцаж буй бололтой хэдэн машин давхиад явж харагдана. Санчир маань ингэж өөрчлөгдөх гэж эд мөнгөний төлөө их орноо худалдахад хүрсэн гэж үү? Саяхан л бид мөр зэрэгцэж тэмцэж байсан дайснуудынхаа талд ийм амархан орчиж байгаа юм уу? Яагаад? Долгорын сэтгэл санаа үнэхээр тавгэрхв. Янз бүрийн бодол ухаан санаанд нь эргэлдэнэ. Дөл хурдан ирээсэ санчир түүнийг яаж дүрээ хувиргасан ч танина. Илчлэгдчих үе дээ. Гэтэл өдрийн минь гих цангинсаг хоолой сонсдож эргэн харвал сийлэн инээмсэглэн зогсох агаад "Далгар ихчээ,
Царай чи нэг л базаахгүй байх чинь юу болов вэ? Би энэ гайгүй юу? Гайгүй. Өчигдөр жоохон уучсан. Тэгээл Сэлэн долгорыг байрандаа урьж оруулаад халуун цагаар дайлах зураа их л хөхөн баяртай инээд алдаад. Манай нутаг үнэхээр сайхан юм аа. Өчигдөр таны ярьсныг шүнжин зүудэлж сонлоо. Английн хурдан ирээсээ хамт харуурын явмаарах юм гэлээ. Дүүлд дурлцгаж. Ивэдээ. Дэмэл сэтгэлээ шархлуулахын нэмэртэй. Хэмээн бодох долгор бат нэм даргал ажилд явуулсан байх та. Удахгүй ирнэ үсттэй. Сэлэнгийн гинэн хонгор төрхийг нууцсан ажсаар л байлаа. Дөл хулан хоёрыг байрандаа ирэхэд гэрийнх нь нэрчгсэн хөдөөөх бэлтгэлээ базаан бөөн хөл болцоочсон угтав. Галхүү их л хөөрч догдолсон хүн инээд алдан. Уулаан, миний охин хангаатай ярив. Машин авч амжаа юм болов да. Ээж нь сайн байна уу? Ингэхэд хугацаа дуусах дөхөж байгаа билүү? Гэдэл баахан асуултаар боллоо. Дүүгээ сэм тохинд дагтан дээр дагуулж гарсан дөл миний дөө аав ээжийг сайн асарч халамжилж байгаарай. Бас болгоомжтой хашир байдаг юм шүү. Гэснээ айц тодруулан бүлтгэнэх оюугийн хамрыг чимэгснээ. Аахан зүгээр л захиж байгаа юм. Битгий сандраад вэ. Өө нэрээ чамд хэдэн хувц авсан. Хулангаас аваарай. Бас нэлийн дээр худалдаж авсан хувцнууд ч байгаа. Хараад байх нэ багдаг чанцтай хүнд үлгэлчих нь үсттэй гэлээ. Оюугийн царай гэрэлтэн ахаа үзил та хаана байгаа гэж шамдуулав. Хоёулаа гарыг. Гэхдээ багдав хаа да. Хулан сүлд авсан нь байгаа. Гэсээр машин дээр очлоо. Өнгөзөмд сайтай загварлах хувцснууд байсан ч оюуд таарсангүй. Бэ хэлсэн штэ. За. Хуланд байгаа нь яг таарах баха гэж дүүгээ тайлгаруулад эрх өвл оюут мэс тэмцээн болох сурагтай. Хулан та хоёр бэлдээрээ гэсээр шатаар өгслөө. Тэд хоол цай хийж эцгээн ярьж хөөрч суусаар нар барууна гудайх үед хангаагийн гэрлүү хөдөлжээ. Ингээд л ахиад салхана. Хуланд маш хэцүү санагдана. Дөлийнхээ ингэрт тэврүүлмээр санагдавч дэрэгд нь олон хүн байгаа болохоор дэмийл улалцаж суув. Ятхад дөл ууралчихсан аятай юм ярихгүй урагшаал ширтэнэ. Гомдогч шиг. Ээж яста муухай юм аа. Тэврээд өнсчихж болно доо. Охин үрийнхээ амьдралд дандаа тийг болох юм. Тэдний тэсэж ядан хангаа өгтөж бүгд л ёс төр болон мэндэлцгээж цайзуу болсны дараа замд гарахад бэлэн болжээ. Хангахаа та болгоомжтой барай. Одсон хойно хулан оюу хоёрыг сайн харж хандаж байдаг юм шүү. Дөлийг дотнчлан тэврэх хангаа санаа бүзаваа. Ах нь ямар эр хүн гэдгийг чи мэднэ дээ. Харин чи хэдийгээр очих вэ? Цомынхоо зодголчход улсад дөрв давчихсан хүн шал өөр шүү дээ гэв. Цомын надам 20 дээр гэлөө амжуул очиж барилдан да. Гэхдээ бэлтгэл муу яадаг юм бол за та хөдөлтөө 22-ын давчаа гараад хүлээж угаарай. Хулан бид хоёр гүйцэд очино. Гिचгээд машины дэргэд урвайн зогсох хуланг даллан хоёулаа араас навья. Би товчон дээр үдэж өгье гэлээ. Миний хонгор ягаад гүнгэлчих вэ? Ур байгаад л. Гэхэд хулан нүдээ нухлангаа ингэж сална гэхээр гонигтай байна. Үргэлж хамт байдаг бол сайхан байхгүй юу? Дөл шиг ажигч гэрхаа хүнд хулан амархаа мэдэгдэнэ. Би ээж чинь гомдоогүй. Охин үрээ сайн сайхан явуулахыг л хүсдэг байх. Хожим намайг ойлгох үсттэй. Харин хоёулаа л эвтэй байвал бусд нь хамаа байж юу? Алив нааша суугаач тэврий гээд хуланг дөхмөгц мөрөөр нь гараа давуулан сугаа доогоор нь шургуулад хөхийг нь тэмтчлээ. Жижиг хүрээдч гэх шиг энэ үйлдэл нь түүнд таатай санагдах тул хулангийн гомдол гутрал хормхон зур арилж орхилоо. Дөлийн сэрэл хүсэлж бадраг бололтой ёрн инги хэмээн бовтонснаа зам дагуу харагдах зочид буудлын гадна зогсоод орой тэсэхгүй гэж шивнэн хулан хөдлөн дотгош орчхов. Хайр дурлалдаа шатсан хосууд өрөөнд ормогцол тас дэврэлдэн орлоо зүтгэж хувцаа тайчин нүцгэрчхв. Чи минь яасан үзэсгэлэнтэй юм бэ?
Орон дээр суух хулангийн нүцгэн биеийн дээгүүр зогсоо зайгүй үнсэн шуугднах тул айхлан бовтно. Нүдээ хагас амин гэгэлзэх хуламж амьсгаа дээр шуугднах агаад дөлийн янаглалд бүрэн автан чи минь ч гэсэн сайхан ханхүү зөвхөн минийх чамд би амнаасаа ч илүү хайртай шүү хэмээн уяхан хоолоогоор уянгалуулах аж. Дөл хідэн хором элен таалж үнсэн өнгөж байснаа хуланг босгоод өвөр дээрээ суулгачав. Санааг нь ойлгосон хулан бөксөө өндөлгөн сарнаа юугаа амсардуулаад зөөлхөн доош суулаа. Дөлийн хоёр гараа суган дагуур зүтгэн хөхнөөс натгаад товчийг нь зөөлхөн имэрхэн дур хүслийг нь улам оргилуулж байв. Тэр бүрийд дөл сугаар нь өргөн дэмнэж доороос нь эвж байв. Энэ байрлал хуланд маш их таалагдсан бололтой дээш доош хөдлөх бүрдөө дуалдан өглөн бовтнож сайхан том өгзөг нь дөлийн гуйн дээр тэдэнд цаг бага байсан болохоор дурамчхан хувцлаад машиндаа сун давхисаар хүлээж зогссон гэрийнхэн дээрээ очлоо. Хөдлөх цаг болжээ. Дөлийнхээ тэврэлтээс арай ядан болтрах хулан хайрт минь араас хурдан ирээрээ хэмээн уйлгнэн шивнсээр машин суужээ. Дөл тэр дороо буцан давхисаар болцсон газраа амжиж ирэхэд санги дарагч тесэн ядан байсан бололтой өндөлзөн ажил амжуулв гулантайгаа уулзаж чадсан байц гэсээр угтлаа. Санги дарга уудтай бичиг баримт өгөөд энэ чиний олох ёстой хүмүүсийн мэдээлэл. Зарим нь боломжгүй болохоор өгч чадахгүй. Наадуул чинь бүгд манад бүртгэлтэй хүмүүс. Төр солигдсон дуйлаанаар албан тушаал шургалж амжаад гадаад дотоо хотынхонтой сөлбөлдөж байгаа. Гэхдээ ухааны болоод хүч чадлын цар дутагдах нь тодорхой учраас одоохондоо жижиг шажиг наймаачдуудтай л мерсээр панз үсэрхсэн мэдээтэй. Батны мөнгөөр болоод өгвөл юу ч хийж мэдэх хүмүүстэй гэд тамхин асаан тухлав. Дөл бичиг баримтуудыг нэг бүрчлэн үзэж сууснаа санчрын зургийг харан энэ санчир тийм ээ албанаас гараад энэтхэг рүү явах гэж их үзэлцэн. Сүүлд хятад руу оччихсан сураг сонссон. Саяхан энд ирсэн мэдээтэй. Ер нь л этгэж ис болох хоёр үзүүртэй санаа агуулсан хүн шүү. Долгор та хоёр болгоомжтой байгаарай. Гэд үндийн өрөөнд дотор холхиж байснаа. Өчигдөр нууц амралтын газар цуглаан болсон. Би тодорхой мэдээлэл аваагүй. Гэхдээ тэд голцоо баг тушаалын хүмүүс ч эртхэн хазаарлахгүй бол хожим тун их уршиг дарж мэднэ гэж намуухан атлаа тод чанга ирсаар байлаа. Дэвэргэх бишээ. Төрж ургалсан буруу сэтгэлтэй хүмүүсийг л олох гээд байгаа юм шүү дээ. Тэгээд ч ганц бидний хүч дэндүү багдана. Баттай баримт олох нь л чухал. Дөл толгой дохиж сууснаа. Дарга бид наадмаас өмнө амжих болов уу гэж сулхан дуурав. Санги түсхийтэл инээснэ. За, барилдах нь уу? Тэр болох баха. Амжуулах хэрэгтэй дээ гэлээ. Дарга юу би энэ ажиллагааг дуусаад гармаар байна. Ингийн амьдралаар амьдарч сургууль соёд сурмаар авах юм гэж дөл эрсгэн хэлж орхив. Сангийн дуу чангаран би 50 амьдралаас уйдсандаа эргэж ажилдаа орсон гэж бодож байна уу? Санчир мэтийн нэлцгай хуурамч авдад олон байна. Гэтэл бид хэдүүлээ дээ. Чи би ган зэрэг өөр хинч байдгийг ажлаасаа няцвал хин энэ ард иргэдийг гадны халдлагаас хамгаалах юм болж байна. Сурч бололгүй яах вэ? Хүссэн сургууль чинь явуулаад л үгүй. Гэхдээ өргөсөн тангараа бүү март. Дөл толгоогоо майжлан би дүүтэйгээ бас хулантайгаа хамт сурмаар байна. Тэгээд л сангийн царай зөөлрөн тэр болноо. Сурангаа үүргээ гүйцэтгэж болно шүү дээ. Энэ ажиллагааг дуусгаад хэсэг амраад ир. Бид чамайг ямагт дэмжнэ гэд найрсгаар тэрэн за явж үз оройтлоо гэлээ. Дөл тэндээс гараад такси барин давгсаар гэр хороол руу ормогц буугаад хэдэн гудам дамнан алхасаар шавар байшинтай хашаар орон хаалгыг хэдэнтэй тогшов. Баянлий юу? Одоохон гэсээр хаалга тайлсан хүн бол Батнэмийн итгэл туслахуудын нэг болох
вам байлаа. 6 дугаар хэсэг төгсөв.